Пикосигэн лазер нь сивх нүсөөг хэрхэн арилгадаг талаар дэлгэрэнгүй тайлбарж өгье. Пикосигэн лазер нь өөрөөсөө гэрлийн энергийг ялгаруулад арьсан дотор байгаа тэр сивх нүсөө хуримтлагдсан тэр холбоодыг дулааны энергээр үйлчлээд жижиг хэсгүүд болгон ингээд задалдаг. За тэгээд тэр задарсан жижиг сивх нүсөөнүүд чинь биеэс ингээд хоргүй зүйлсүүдийг зайлуулдаг макрофаг гэдэг хэсгүүдээр залгигдаад биеэс өөрөө ингээд залуулагддаг. Пикосигэн лазер хийгдсэний дараа арьс мэдээж улаах, хавдах, баг зэргийн өвдөл төх тийм хариу урлууд угаасаа илэрч болдог байх нь. Хамгийн гол чухал зүйл нь нэгдүгээрт арьсныхаа төрлийг тодорхойлох шаардлагатай. Дараагаар нь сивх нүсөө толбоо ямар хэлбэрийн ямар төрлийн гэдгийг тодорхойлох шаардлагатай. Ингээд энэ хоёр зүйлийг тодорхойлсноор тухайн пикосигэн лазер ямар хүчтэй, хэр хоногийн давтамжтай, хэдэн удаа орохыг тодорхойлж лазерт орсны дараа тухайн хүн арьс арчилгаа болон дэглэмүүдийг маш сайн баримтлах шаардлагатай байдаг. Ингэснээрээ пикосигэн лазерын үр дүн нь илүү сайн гарах боломжтой байдаг. Арьсыг ер нь гэмтээхгүйгээр тэр сивх нүсөө талбыг задалдаг учраас альж улиралт хийхэд ер нь бол тохиромжтой юм лазер.